За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхний харж байгаачлан өнөөдөр би бүр өөрийнхөө багаасаа шүтэж өссөн хөлн бөгчин болох Кристиано Роналдогийн тухай ярихаар бэлдсэн. Хүмүүс Роналдо гэхээр мундаг хөлн бөгчин тэгэл амар баян гэдгээр нь л мэддэг болохоос ш ерөнхийдөө энэ багаасаа яг ямар амьдрал туулсан үнэхээр тэр гэр бүл нь тийм амар зовлонтой байсан юм уу гэдэг тухай нь ер нь илүүтэй ярих гэж бодсон. Кристиано Роналдо 1985 оны 2-р сарын 5-ны өдөр Португалийн жижигхэн арал болох Мадейра дээр төрсөн байдаг. За Мадейра арлын хувьд гэх юм бол Атлантын далайд байршилтай маш жижигхэн газар нутагтай 250,000 орчим хүн амьдардаг газар байдаг. Роналдо бол айлын 4-р хүүхэд болж төрсөн. Дээр нэг ах, 2 эгчтэй. Түүний аавыг Жозе Динес Аверо, ээжийг нь бол Мария Долореш гэдэг. Роналдо гэдэг нэрийг нь түүнд бол аав нь өгсөн. Тэгээ яагаад өгсөн бэ гэхээр түүний аав Америк нэгдсэн улсын төвч технологич болох Рональд Рейганыг бол шүтдэг хүн байсан. Тэгээд баг хүүхдээ төрөх үед нь Рональд гэдэг нэрийг нь сэтвлээд Роналдо гэдэг нэрийг бол хүүхдтэй өгсөн байдаг. За аавынх нь хувьд гэх юм бол ер нь бол цэргийн хүн байсан. Тэгээ өмнө Африкийн дайнд хүртэл оролцож явж байсан. За Африкийн дайнаас ирээд түүний аав бол хотынхоо тамгын газар цэцэрлэгчийн ажил хийдэг байсан. За харин Роналдогийн аавын нэг сонирхол нь юу байсан бэхээр хөлн бөгт бол маш хайртай хүн байсан. За мөн өөрийнхөө ажлын хажуугаар өөрийнхөө сонирхлоор Мадейрагийнхаа жижигхэн хүүхдийн хөлбөмбөгийн баг болох Андориниад хувцас хэрэгсэл хариуцсан менежерийн албыг бол бас давхар хаашдаг байсан. Роналдогийн ээж Мария Долорешийн хувьд гэх юм бол тогооч мэрэгчлээ хүн. За Роналдог жоохон байхад түүний амьдрал ядуу зүдүү хүнд байсан учраас ээжийнх нь хувьд гэх юм бол 7 хоногийн 7 өдөр ямар ч амралтгүйгээр ажилладаг байсан. Тоогоочхон ажлын хажуугаар цэвэрлэгчийн ажлыг хүртэл голлгүйгээр хийдэг байсан. 4 хүүхэдтэй. За тэгээд аавынх нь хувьд гэх юм бол хамгийн гол нь архины маш өндөр хэрэглээтэй ер нь бол архичин хүн байсан. За хэдийгээр аавынх нь хувьд бол хөлн бөгт хайртай Роналдог дэмждэг байсан ч гэсэн яг эцгийн хувьар бол тийм ч сайн эцэг бол байж Роналдо ч гэсэн сүүлд хэлсэн байдаг. Би ингээд аавынхаа архины хамаарлаас болоод сайхан харилцаа байж бол чаддгүй байсан гэж бол хэлж исэн. За тэгэхээр түүний аав бол архины хэрэглэнээс болоод гэр бүлдээ бол хангалттай тусалцаа бол үзүүлж чаддгүй байсан байх нэ. За Роналдо бол 6 настайгаас сургуульд орсон. Тэгээд 6 настайгаас хойш ер нь бол гудамжинд хөлбөмбөг тоглож явсаар хагаад 9 настай болох үедээ Андориня гэдэг аавынхаа ажилдаг багт нь бол элсэж орсон байдаг. За Роналдо бол 9 настай байсан ч гэсэн түүний авиас бол мэдээж маш гайхалтай байсан. За Андорины багт бол 1 жил тоглоод аав нь бол за энэ хүүхдийн багаас дараагийнхаа шатанд гарах хэрэгтэй юм байна гэд Национал гэдэг багт хүүхдээ бол өгсөн байдаг. За Национал гэдэг багийн хувьд гэх юм бол Мадейрагийн том баг. За тэгээд Роналдог бол маш хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. За Роналдогийн хувьд бол Национал багтайгаа 11 нас 12 настайд бол тоглож мужийнхаа авраг бол болсон байдаг. За тухайн үед бол Роналдо 12 настай хэдиж түүний авиас бол маш өндөр хэмжээнд хөгжсөн байсан. За тэгээд түүний аав болон аавынх нь нэг найз ярилцаж за Роналдог бол спортинг гэдэг баг руу явуулах хэрэгтэй байна гэж шийдэл төрсэн байдаг. За яг тухайн үед бол Роналдог аав нь бол Бенфика гэдэг баг руу өгье гэж хэлсэн боловч ээж нь бол энэ Лиссабоны спортинг гэдэг багт бол хайртай байсан учраас ер нь бол энэ спортинг гэдэг багтай холбогдоод үзье. Тухайн багт бол хүүхдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна гэд Роналдог Лиссабон руу дагуулж яваад хүүхдийнх нь багт бол аваачиж бэлтгэлд нь бол хамруулсан. За тухайн үед бол юу болсон бэ гэхээр Роналдог бэлтгэлд хамруулахад спортингийн албаны хүмүүс бол Роналдог харчаад за энэ хүүхдийн авиас бол бүр үнэхээр гайхалтай юм байна. За энэ хүүхд бол бус хүүхдүүдээс бол мэдээж гоцгой хүүхд байна. За тийм учраас энэ хүүхдийг бол тусад нь дахиж бэлтгэл хийлгэе гэсэн. За тухайн үед бол спортингд бол мэдээж маш олон хүүхдүүд бэлтгэлд нь хамрагдаж орж ирсэн ч гэсэн тухайн хүүхдүүдээс ганцаарнгийн Роналдог сонгон аваад дахиж тусад нь бэлтгэл хийлгэсэн. Энэ хүүхдийг бол авах нь тодорхой гэсэн хэдиж бүр цаашлаад энэ хүүхдийг ямар хэмжээнд потенциалтай байх нь гэдгийг нь шалгасан байдаг. За ганцаарчилсан шалгаруулалтанд орсон Роналдогийн хувьд гэх юм бол мэдээж спортинг багт тэнцсэн ойлгомжтой. За харин ямар асуудал тулгарсан бэ гэхээр национал баг болон спортинг багийн хувьд яг Роналдог хэдэн нүгрээр хоорондоо 8-aalцах вэ гэдэг нэг асуудал тулгарсан байдаг. Национал багийн зүгээс бол өмнө нь спортинг багаас мэрэгжлийнхэн багт
€22,000 нэг тоглогчийг авчихсан байсан. За Роналдог бол тэр хүнийхээ төлбөрийн оронд €22,000 үнэлээд танаад өгье гэсэн чинь Спортингийн зүгээс бол юу ярьж байгаа юм бэ? 12 настай хүүхдийг яаж €22,000 үнэлдэг юм бэ гэд. Ер нь бол нөхцөлийг зөвшөөрөхгүй байсан. Тэгсэн чинь Национал багийн зүгээс бол бид нар €22,000 л өгнө үгүй гэх юм бол ингээ боломжгүй гэсэн байт. За Спортинг клубын хувьд бол Роналдо одоо маш таалагдсан учраас мэдээж одоо €22,000-ийн нөхцөлийг бүлээн зөвшөөрөөд Роналдог бол багтаа элсүүлж авсан байдаг. За тэгээд 12 настай Роналдогийн хувьд бол хүүхдийн Спортинг багт €22,000 эсэж орсон байдаг. За тэгээд 12 настай Роналдогийн хувьд одоо маш яг амьдралын хүнд хэцүү цаг үедээ бол тулгарч ирсэн. Яагаад тэгэхээр ээжийнхээ одоо хажуунаас хамгийн анх удаа холдож үзэж байгаа нь тэр болсон. Мадейра арлаас бол Португалийн Лиспон гэдэг хот руу нүүж суурьшиж амьдарч эхэлсэн Спортинг багтаага 2 хүүхэдтэй нийлээд румейт болоод тэр хүүхдүүдтэйгээ цуг бол бэлтгэлийг хийж амьдарч эхэлсэн. Тухайн үед бол Спортинг клуб Роналдод бол нэг €50-ийн цалин өгдөг байсан сарын. За тэр мөнгийг бол Роналдо ойр зуурын юмдаа ашиглаад за ер нь бол тэгээд цалингаа авсныхаа дараа ээжтэйгээ утсаар ярьж утасны бүхээгт очиж ээжтэй бол маш их гомдолдог байсан. Уйлж би бол одоо чадахгүй байна гэж аягүй хэлдэг байсан. За Роналдогийн ээж бол харин Роналдо хандаж миний хөө чи чаднаа одоо ингээ хичээсэн сайхан зорилгоо биелүүлээд наана ингээ тий одоо үлдээ гэж хэлсэн байдаг. За тэгээ хэдийгээр Спортинг клубд орсон ч гэсэн одоо ар гэр нь мөнгө явуулах боломжгүй. За тэгээ цалин 1 сарын €50 байсан учраас Роналдо бол маш их хөвлөсдөг байсан тухайгаа ярьж исэн. За тэгээд бэлтгэлээ дуусгаад орой хөлбөмбөгийнхөө талбайн ойролцоо байдаг Макдоналдсын арын хаалга дээр нь очиод тогшиж байгаад нэг Эдна гэдэг охиноос бол ингээ бүүргэр гуйж иддэг байсан. Тэгээд одоо бүүргэр үлдсэн бол надаа өгөөч ингээ аягүй хөлсөөд байна гэхээр бүүргэр Эдна бол ингээ бүүргэрээ ямар нэгэн төлбөр авахгүйгээр өгдөг байсан гэдэг Роналдо өөрөө ярьж исэн. За тэгээд ер нь бол 2002 онд Роналдо 17 настай байхдаа бол Спортинг клубын одоо яг томчуудын үндсэн багт бол орсон байдаг. 17 настай байхдаа Роналдо бол одоо яг аялан тоглолт хийдэг мэрэгжлийн хөлбөмбөгчин бол болчихсон байсан. Тухайн үед бол Роналдо бол яг Rising Star болж гарч ирж байсан. Тэгээд Интер Милан, Арсенал, Ливерпул зэрэг багууд бол ер нь одоо Спортингтай холбогдоод одоо сонирхож байсан гэж. За тэр үед бол Роналдогийн нэр хүнд бол ер нь дэлхийд даяар одоо маш хүчтэй цорайтаж эхэлсэн. Роналдо бол маш хүчтэй цогтөг. За бөмбөгийг бол маш сайн эзэмшдэг. Гэт ер нь бол яг дэлхийн одоо том хөлбөмбөгийн клубүүдийн скаутуудын анхааралд бол өвтчихсэн байсан. За тэгээ 17 настай Кристиано Роналдогийн одоо мэргэжлийн карьер эхэлснээс хойш бол түүний нэр хүнд бол дэлхийд даяар маш эрчтэйгээр нэмэгдсэн байдаг. За хэдийгээр Интер Милан, Арсенал, Ливерпул зэрэг багууд Роналдог сонирхож исэн ч гэсэн за хөшигний цаагуур нэг хүмүүсийн мэдэхгүй зүйл болж исэн юу гэхээр Роналдог 15 настай байхад бол Манчестер Юнайтед багийн тасалжуулагч Алекс Фергюсон бол аль хэдийн Спортингтой тохироогоо бол хийчихсэн байсан гэдэг яриа бол дараа нь гарсан. За тэр нь юу байсан бэ гэхээр 2 жил наад хүүхдээ Спортинг клубээс хаашин ч явуулахгүйгээр байлгачи 17 нас хүрмэгдсэн Манчестер Юнайтед бол Роналдог элсүүлж авна гэсэн тохиролцоог бол хийчихсэн байсан гэсэн яриа бол дараа нь гарсан. Тэгээд 2003 онд Спортинг клубтэй Манчестер Юнайтед клуб бол нөхөрсөг тоглолтыг хийсэн байдаг. За энэ тоглолтын дээр бол Сэр Алекс Фергюсон одоо Роналдог маш анхааралтай ажигласан. За яасан бэ гэхээр Жон Оше болон Гари Невилд бол Роналдог одоо нэг айтайхан хамгаалаад хачээ наадны хүүхдээгээд даалгавар өгсөн ч гэсэн нөгөө хоёр нь бол үнэхээр хамгаалах ямар ч одоо боломж байхгүй ингээд чадахгүй байна гэд тэгжсэн. За тэгээд энэ тоглолтын дараа бол Алекс Фергюсон ямар ч одоо эргэлзээгүйгээр Роналдог бол багтаа нэгтгэх хэрэгтэй юм байна гэд шийдсэн байдаг. За тэгээд 2003 онд 12 сая фунтээр Роналдо бол Манчестер Юнайтед багт бол албан ёсоор эхэлсэн байдаг. Imprevisibilidade, jogador de qualidade. Cristiano Ronaldo, velocidades, continuamente tirar a bola. O centro de Rui Jorge pode ser o gol, aí está. Estar bem na bola o jogador do Sporting. Palmas de Fernando Santos, Luís Filipe, agora empolgado com o gol. Uma aposta do treinador do Sporting depois de problemas com lesões em Alvalade. Cá está, a entrar para a história do clube com este gol. Sem dúvida se a bola não terá saído. За Роналдогийн хувьд бол Манчестер Юнайтед баг 2003 оноос 2009 оны хооронд бол 6 жил идэвхтэй тоглосон. За энэ хугацаанд бол 292 тоглолтод оролцож 118 гол хийж 61 голын дамжуулалтыг бол өгсөн байдаг. Тэгээд хамгийн 2003 онд Манчестер Юнайтед багт Роналдо орж явах үед бол Дэвид Бекхэм бол яг 7 дугаарыг зүүж агаад Реал Мадрид баг руу бол явчихсан байсан. За энэ үед бол Роналдо багтаа орж ирээд 28 дугаарыг авах хүсэлтэй байсан. Ягаад тэгэхээр Спортинг багт бол 28 дугаарыг
зүүж тоглож исэн. За тэгтэл Алекс Фергюсон бол үгүй одоо чи 28 дугаарыг зүүхгүй 7 дугаарыг авч тоглоно гэд хэлсэн байдаг. Тэгэхэд Роналдо бол айгүй айсан, яагаад тэгэхээр Манчестер Юнайтед багийн домог тоглогчд болох Кантона, Дэвид Бекхэм их зэрэг гайхалтай тоглогчд бол энэ 7 дугаарт тоглож ирсэн. Би одоо бас чадах болов яах вэ? За окей. Юуцэндээ чаленжийг одоо тий хүлээж аваад 7 дугаарт тоглоё гэж тоглосон. За тэгээд мэдээж 7 дугаар бол одоо Роналдог авч тоглосноос хойш бол 7 дугаарын үнц нь бол маш ихээр нэмэгдсэн. Хүүхд залуучууд бол бүгдээрээ л 7 дугаартай тоглохыг хүсдэг болсон. 7 дугаартай бол бүр алдцдаг болсон. Энэ 6 жилийн хугацаанд бол Роналдо одоо 3 удаагийн Премьер Лигийн авраг болсон байна. За 2008 онд бол нэг удаа аврагуудын лигийн авраг болсон. За энэ ондоо бол Роналдо хамгийн анхныхаа Баллон д'Орын шагналыг бол авч ирсэн. За мөн клубүүдийн дэлхийн авраг шалгуулах тэмцээнд бол дөрүүлж ирсэн. За мөн нэг FA Cup дөрүүлсэн гэсэн ийм олон гайхалтай амжилтуудыг бол энэ Манчестер Юнайтед байх хугацаанд бол үзүүлсэн байх нэ. За энэ явдлын хажуугаар 2005 онд түүний амьдралд нэгэн харамсалтай зүйл тохиолдсон юу гэхээр 2005 оны 9-р сард түүний аав бол архины хит хамаарлаас болж илгэний өвчлөлөөр бол одоо нас орсон байдаг. Роналдо бол яг тухайн үед Португалийн шгшээ багтайгаа нэгтчихсэн Оросын эсрэг дэлхийн аваргын урчинсан шатны маш чухал тоглолтоо бол хийх гэжсэн. Тэгээд яг энэ үед бол Роналдо аавынхаа өнгөрсөн гэдгийг олж сонссон байдаг. За гисэн хэдийч Роналдо сэтгэлээр уналгүйгээр за аавынхаа одоо дурсгал зориулж аавынхаа төлөө энэ тоглолтыг сайн хийх ёстой гэд маргаашхаа Орос эсрэг тоглолтод бол орсон байдаг. За энэ үед бол Роналдо дөнгөж 20 настай байсан. Одоо хэдийгээр 20 настай байсан ч гэсэндээ Роналдогийн сэтгэл зүй бол бүр үнэхээр өндөр түвшинд байсан гэдэг нь яг энэ үйл явдлын дараа ч гэсэн харагдсан байдаг. За тэгээд 2008 онд Роналдог Баллон д'Ор авсны дараа Реал Мадрид клубын тухайн үеийн ерөнхийлөгч болох Лорензо гэдэг хүн одоо нэгэн мэдээлэл гаргасан болохоор Роналдо шиг тоглогч энэ Манчестер Юнайтед шиг багт бол байх шаардлагагүй. Роналдо шиг хүн бол манай Реал Мадрид шиг том клубд тоглох ёстой гэдэг нэг мэдээллийг хэлсэн чинь тухайн үед Сэр Алекс Фергюсон тэрийг олж уншаад уур нь хүрээд за Реал Мадрид руу бол энэ Лорензо байгаа нөхцөлд бол яасан ч Роналдог явуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Тэгээд 2009 онд бол Роналдогийн хувьд дахиад Манчестер Юнайтедтайгаа тоглосон. За тэгээд энэ үед бол аваргуудын лигийн финалд гарч ирээд Барселона клубтэй тоглосон. Тэгээд Барселонад бол хожигдсон байгаа. За түүний дараачаар бол Флорентино Перес гэдэг хүн бол яг энэ үед шинээр Реал Мадридийн ерөнхийлөгч болж гарч ирсэн. За харин Флорентино Перес бол гарч ирэнгүүтлээ Кристиано Роналдод тухайн үед 94 сая фунтын буюу дэлхийн дээд амжилтыг тогтоосон үн санал болгож Манчестер Юнайтедаас Роналдог бол авч ирсэн байдаг. За Роналдог авах үед бол Реал Мадридын цэнгэлдэх дүүрэн фэнүүд бол цугларч Роналдог ухтаж авч ирсэн. За Роналдо Реал Мадрид клубд бол 9 улирлыг өнгөрөөсөн. За энэ хугацаанд бол 438 тоглолтод оролцохдоо 450 гоолыг хийж Реал Мадридын бол түүхэнд хамгийн олон гоолыг дуулсан тамирчин болсон. Энэ хугацаанд бол 2 удаагийн Ла Лигийн аварга болсон. За 2 удаагийн Копа дель Рейгийн аварга болсон байна. Мөн 4 удаагийн аваргуудын лигийн аварга болсон. Тэр дундаа 16, 17, 18 онуудад бол 3 удаа дараалж авраг болсон. За мөн энэ хугацаанд 3 удаагийн клубүүдийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд төрүүлсэн байна. Мөн 2 удаагийн UEFA-гийн Супер Капт бас төрүүлсэн байна. За энэ бүх амжилтын хажуугаар Роналдог нэг зүйл үргэлж дагаж явдаг байсан. Юу гэхээр Роналдо бол карьерийнхаа туршид үргэлж эмэгтэй хүнтэй нэр холбогдож ирсэн. За тэгэхээр хамгийн анх бол 2003 онд Роналдо энэ Жордана Жардел гээд Бразилийн модель эмэгтэйтэй бол болцож исэн, үерхэж исэн. За түүний дараачаар бол 2005-аас 6 онд Мерше Ромеро гээд энэ Португалийнхаа одоо телевизийн хөтлөгч эмэгтэйтэй бол бас үерхэж исэн байна. За 2007 онд Гема Аткинсон гэдэг энэ Британий одоо жүжигчин эмэгтэйтэй бол бас үерхжсэн байна.
Мөн тухайн жилдээ за Бипаша Басу гэд бас эмэгтэйтэй үерхжсэн байна. За түүний дараа жил 2008 онд Нерейда Галлардо гэдэг энэ Испани модель эмэгтэйтэй бас үерхсэн байна. За 2009 онд бол Парис Хилтон гэдэг энэ Хилтон зочид буудлын өв залхамжлагч эмэгтэйтэй бол бас болцож үерхжсэн байна. За 2010 онд нь болохоор Ким Кардашиан гэдэг үерхжсэн байна. За 2010 онд мөн Ирина Шейк гэдэг Оросын одоо модельтой үерхэд за энэ бол үерхэл нь хамгийн удаан үргэлжилсэн буюу 5 жилийн хугацаанд 2015 он хүртэл үргэлжилсэн үерхэл байна. За тэгээ 2016 онд нь юу болсон бэ гэхээр Роналдо Испани Мадридаар дэлгүүрээс явж байгаад Гуччигээ дэлгүүр рүү орсон чинь одоогийнх нь ихнэр Жоржина Родригес тухайн дэлгүүрт худалдааны зөвлөхийн ажил хийдэг байсан. За ер нь бол Роналдод Жоржина бол анхны харцаар л таалагдсан. За тэгээд Роналдо жижигхэн цаасан дээр ингээд Жоржинад чинд ингээд дугаараа өгөөч гэгээд бичээд өгсөн гэж байгаа. За тухайн үед бол Жоржина бүр шоконд ороод юу вэ Роналдо надаас ингээд миний дугаарыг асууж байгаа юм уу гэд бүр ингээд шоконд орсон гэж байгаа. За тэгтээ юу ч гэсэн өхийн үед бол өгсөн. За тэгээд залгах юм байхдаа гэд хүлээж исэн чинь оройн чөлөө Жоржина руу залгаад хоёулаа ингээд маргааш ингээд чиний ажлыг тарахаар оройны хоол идья гэд болцоонд өрсөн байгаа. За мэдээж угаасаа Жоржина юу гэж зөвшөөрөхгүй байхаа зөвшөөрөөд маргааш оройн нь бол дэлгүүрийнх нь өвдөнд Роналдо одоо өөрийнхөө Bugatti гэдэг машиныг унчихсан хүлээжсэн гэж байгаа. За Роналдо бол энэ тухайгаа юу гэж ярьсан бэ гэхээр за намайг бол хүмүүс угаасаа бүгд мэднэ. Тийм байхад би одоо ингээд өөрийнхөө баян гэдгийг заавал нуух шаардлага бол надад байгаагүй. Тэгэл байсан машин Bugatti учраас Bugatti унаад одоо ажлынхаа гадаа очсон гэдгсэн. За харин Жоржинагийн талаас бол юу гэж хэлсэн бэ гэхээр Роналдо намайг болцоонд ураад за маргааш нь манай ажлын гадаа бол Bugatti гэдэг машинтай ирж гисэн байсан. Энэ бол надад яг зүүчгэл санагдсан. Одоо би зүгээр л тэ нэг өдөр ингээд худалдааны зөвлөх байсан чинь маргааш нь гинтл одоо дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин одоо намайг авах гээд манай ажлын гадаа Bugatti унаад ирсэн байгааг бол би ингээд хараад бүр үнэхээр шоконд орсон гэж ярьж ирсэн. За энэ үеэс хойш бол 10 жилийн хугацаанд энэ хоёрын үерхэл одоо альбан бусаар явж агаад за ер нь бол энэ хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. За тэгээд 2025 онд сая бол Кристиано Роналдо, Жоржино Родригес бол яг албан ёсоор гэрлэх санал тавьж маш том алмазан бүгжийг өгснэг бол одоо дэлхийд даяараа мэдж байгаа. За тэгэхээр 2002 оноос хойш өтгөж энэ агуу 23 жилийн карьераа 960 голтойгоор одоо үргэлжлүүлж байна. Тэгээд Роналдо 1000 голын босхийг давхад ердөө 40 гол үлдсэн байна. Тэгээ мөн 2026 оны 100 бол хөл бөмбөгийн дэлхийн аваргатай 100 байгаа. Роналдог бол одоо бас ганц аваагүй байгаа дэлхийн аваргын цомоо Португал улстайгаа цуг өргөөсөө гэж бүр үнэхээр хүсэж байна. Энэхүү гайхалтай карьераа аваргын одоо дэлхийн аваргынхаа цомыг аваад 1000 голын босгоод аваад гайхалтай өндөрлүүлээсэ гэж миний зүгээс бол хүсэж байна. Тэгээд энэхүү бичлэгтээ цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.